За сайн байцгаана уу үзэгчдээ Mic the Friends подкастын маань нэгэн спешиал дугаараа эхлэхэд бэлэн болсон байна. Ингээд энэ дугаараа бид нэр Словакийн Комарно хотоос дамжуулахад бэлэн болсон байна. Ингээд өнөөдрийн дугаарт маань олон улсын хэмжээний мастер FC Комарно багийн хагас хамгаалагч Монголын шгшөөгийн тоглогч Гамболдын Ганбаярын гэрт бид нэр хүрэлцэн ирсэн байна. Heel. Jeho centera Gambold, ktorý... Gambayar. Horodníkov center, Gambold, 2-1! A mongolský najlepší futbalista za... Hostujúce Komárno, fantastický gól! Tak to bola nádherná strela. Gambold. Futbalu. A že ten futbal bude stáť za to. Komárno okamžite začína takouto krásnou kombináciou na konci, ktoré je Gambold Gambayar. 48. minúta 1-0 pre Komárno. Do obnoveného zápasu otváracím gólom. A ten je naozaj krásny. Pozrite sa ešte raz. Výborná Gambajarová hlavička. Krásna petička od Jakuba Silvestra. A Gambold Gambayar z očí v oči Žigovi Frelihovi otvára skóre tohto stretnutia. Энэ төрөнд бидний урилгыг хүлээж аваад гэртээ халуун дотор хүлээж авч байгаа юм баярлалаа. За та бүхэндээ энэ подкастт оруулж байгаад бас маш их баяртай байна. Бид баяртай байна. Бид нар хацтай байна тий. Ойрхон бол газ өгч үрж ирээ л да. Камбараа тий. За тэгээд үзэгчдээ та бүхэн ойлгосон бах. Яг бидгээр руу ерөнхийдөө нэг юу ярьдаг штэ. Формула ярьдаг. Тэгэхдээ энэ удаа ингээ спешиал дугаар буюу одоо хөл мөгийн талаар ярих юм аа. Тэгээ тэр дундаас Монгол тамирчныхаа амжилтыг Монголынхаа нэг бахархал болсон нэг зал тий. Тэгээд түүхээ бүтээж аваа яг энэ мөчт нь бас бид нар ингээд уулз ярилж байгаа маш их баяртай байна. За хэдүүл ингээд ярилцлага эхлэе. Та бүхэн дэлгэцэндээ орт басуугаарай. Subscribe дараа манайхаа. Subscribe. За өнөөдөр чи манай Ганбаяр маань уул нь бол тоглолттой өдөр байгаа тий. Тэгсэн чи яг тоглолттой өдөр нь бүтээр яг за тоглолтын чи өмнө яс уулзаад ярилцлага хийчихье гэд ороод ирсэн. Өнөөдрийн ер нь өглөө хэрхэн босов? Тоглолтын дээр нь яаж бэлдэж чинь сэтгэл санаа ямар байна? За ер нь бол тоглолт болгоны өмнө 8 гэж сэрдэг. Тэгээд эхнэр өглөөний хоол цай бэлтждэг. Тэгээд бүх юм бэлэн болохоор тэгээд сэтгэл амар сэрдэг. Тэгээд өглөөнийхэн цайгаа уучаад шүршүрт орчоод тэгэл тоглолтынхоо талаар бичлэг анализ тасгалжуулагч явуулсан байдаг. Туслах тасгалжуулагч. Тэгээд тэрийг хальт үзчихэл жоохон ингэ сэргээд хөлбөмбөгийнхаа юг одоо өрсөлдөгч багийнхаа мэдээллийг жоохон цуглуулсан байдаг. Тэгээд тэрийг мэдж авчаад өдөр одоо багаараа өдрийн хоолоо иддэг. Тэгээд тоглолт руу хөдөлдөг байгаа. Өнөөдрийн тоглолт чинь бас их чухал тоглолт байгаа зү тийм ээ. Тийм мэдээ яривал ер нь. Тий одоо ажилтгүй. Хэрвээ хожих юм бол бид нарт маш том боломж олно. Одоо доод бүсийн одоо юу гэдэг 2 дугаар бүсийнхаа 7 дугаар байранд хэрвээ эхний байранд орох юм бол Европа Конференц лигийн эрхийн төлөө тоглох тийм боломжтой байгаа. Тэгээд тийм болохоор одоо тоглолт толгой чухал тоглолт. Үзэгчдээ ингээд тайлбарлаж хэлэхэд Словакийн дээд лиг маань улирлын хагас 3-2 нөлөө те яваад ерөнхийдөө ингээд 12 багтай. Тийм дээд доод бүс. Тэгээд дээд доод бүсгээ хуваачдаг. Дээдлийн бүсийн баг нь хоорондоо тоглоод үлдсэн тоглолтуудаа игээд аварга шалруулдаг бол доотлын юу н одоо хин доошоо унах уу, хин одоо дээдлигтээ үлдэх үү. Тэгээд түрүүн Гамбагийн хэлсэнчлэн конференц лигт шалгарах одоо эрхээ бас олж авдаг. Тэ? За юм байгаа. За Гамбар тэгвэл нэг хальт юугаараа явчихлаа тэхүү. Яагаад ингэж хөл мөс санал болвоо. За миний одоо мэдснээр бол аавч нь буюу Гамбалдах одоо гар мөв тоглолдог те. Ээж маань ширээний теннис тоглолдог. Гэт ийм ер нь бол ингээд спортын гэр бүлийн юм байна шүү дээ те. Тэгтээ ингээд
би бас санаж байгаа. Чи анх Унгарт ирээд Гана бид нар бүгдээрээ саксэтэнд сорж чи бас сакс тоглолдог те. Бас чамгүй тоглолт. Аюул сайн тоглолдог шүү. Тэгээ ингээд бодохгүй би бас яг яагаад хөлбөмбөг хэлж байгаа. Ер нь анх 7 настайдаа гавьяг багшийн удирдлагын дээр тоглож эхэлсэн. Тэгээд хөлбөмбөг тоглох шалтгаан бол ер нь бол миний ах тэгээд найзууд байнга гадаа гэдэг тухайн үед ч утас гээд тэгээд компьютер тарах юм байна. Тэгээ ерөөсөө л хамгийн түрүүнд ингээ бодож байгаа юм. Тэгэл гадаа тоглол найзууд тэгэл юу тоглоно. Нэг нь бөмбөг авчаад за тэгэл тэр хүүхэнд од олно. Тэрийгэд хайж болоод хөлбөмбөг тоглохын тулд юу гэдэг тэр хүүхдийг хаанаас чамаагүй хайж болоод бас найрын тэр тийм найрын чихэр жимс тухайд бас ховор байсан. Тэрийгээ өгөөл за тоглоё гэл тэгэл тоглолдог байсан. Цүнхээ газар тавьж хаалга болгож байгаа. Тийм ер нь юу л энэ одоо чулуу молоо амар аюултай шүү дээ. Тэгэл одоо юу гэдэг дугуй муугаа болол дугуйгаа хаалга болгох чинь тэгэл 7 настайдаа анх тоглож эхэлсэн. Тэгээ гавь өгш өдрөлгөн дээр бэлтгэлд хамрагдаад явсан. Тэгээд хөлбөмбөг сакс ер нь аль алин л ер нь тоглодог ус. Гэтэ 7 настай хөвч сакс тоглох айгүй хэцүү шүү дээ. Тийм бас том бөмбөг нь том шийдэх хэцүү. Тэгээд яг хөлбөмбөг тоглож дуусаад айгүй их ядраал ирвэл дээшээгээд одоо хөлбөмбөгийн талбайн доор саксны талбайн дээр идэг гэсэн одоо манай миний амьдарч исэн газарт тэгээд ядарч дуусаад дээшээгээ ах нар сакс тоглохыг хараад бөмбөгөнд зөөсөөр байгаа л тэгэл ер нь хацаараа гал ер нь сурсан да. За тэгээд Монголд орж исэн одоо хүүхднээс тэмцэнүүд хэрэг байгаа. Яг жил болгон одоо юу гэдэг нэг тодорхой хэмжээнд нэг тэмцээнүүд болдгосон одоо улсаас улсын аврах тэгээд одоо кап зарим нэг жижиг капууд тэгэл сэлэнгээсээ ихэнхдээ ордог гэсэн. Тэгээд яванда 11 нас хүрээд ер нь хоромхон клубт ахыгаа дагаад ер нь одоо хоромхон клубт ер нь танигдсан гэх юм уу 11 наснаас хойш. Тэгээд байнга одоо тэмцээн болохоос өмнө амар 7 хоногийн өмнө ингээл бэлдээл гэхдээ ганцаараа бэлдээд байгаа шүү дээ. Тийм сэлэнгэд хотод тэмцээн болох гээд байдаг. Хоромхон клубтээ тоглох гээд байдаг. Тэгэл айгүй өгдөлтөй яг тоглолт болохын өмнө л очдог гэсэн шүү дээ. Тэгээ өглөө ерөөсө багтаага нэг ч бэлтгэл хийж бас чанга шүү те. Тэрээ шууд тоглолт тэмцээн. Тэгээд ер нь ямар байдаг гэсэн те. Өглөө нь одоо миний талигаач болсон одоо ганц багш маань тэгээ өглөө тосоод авдаг гэсэн. Тэгээ гэртээ тэгээд хоолонд өгчөөл за миний хүү одоо алаад өгөөрэй гэж. Тэгээд тоглолт руугаа яваал. Тэгээд тоглол ачаал нэг хитэн гол хийчихэл тэгэл сууж идэг гэсэн. Миний хүү одоо юу идэх үү гээл тэгэл араас гавья байгаацаа одоо тэгэл дуртай юм аа тийм. Гэтэ амар одоо юу гэдэг миний амьдралын хамгийн гоё мөч гэх юм уу одоо юу гэдэг тэнд дурсамжтай эзээч мартагдахгүй ер нь одоо энэ амьдралд одоо юу гэдэг дурсамжаар л ингэж гоё дурсамж өнгөрөөж амьдрыг минийс одоо ч одоо тоглолтынхаа хүчийг авдаг юм ер нь бол тийм байгаа юм шүү дээ. Ер нь тэгэхээр ч тийм. Яг ингэж одоо ингэж өссөн, ингэж тоглосон. Одоо Европт гэхэд л бол миний одоо манай багийн тоглож исэн миний одоо юу гэдэг найзууд нэг нь ч ингэж одоо юу гэдэг 7 хоногийн одоо наад чинь ингэж 1 хоног бэлтгэл хийдэг, 2 хоног бэлтгэл хийдэг тийм тоглогч ер нь байх гэдэг. Бүгд л бараг 7 хоногт дандаа даа. Дөрөв нэг байгаа. Тэгэхээр бас одоо Монголын хөлбөмбөг, Европын хөлбөмбөг зөрүү бас амар харагдаж байгаа байхгүй. Тэгэхээр тэрийг чи нөхөд одоо эдэртэй хамт байна гэдэг чинь бас амар. Яг одоо юу гэдэг тэр годомжнаас одоо Роналдиньо, Месси, Неймар энэ төр бас ер нь годомжинд л ер нь тий Неймар ч Роналдиньо ч хүртэл футзал энэ төр тоглодог гэсэн. Тэгэл хайртай тэгэл юу гэдэг авиастай гэх юм уу. Яг тэрнийхэн үчээр л ер нь баг гэж бод. Гэхдээ яг тэр одоо Роналдиньо ч мэдээж ер нь улсын цэцэг хөлбөмбөгийн түүхэн өргөн тий улсаараа их улдаан тоглолцсон. Баг нь одоо улсынхын шигшэн дэлхийн аврах тоглолдог байсан. Дэлхийн аврах болцсон хүмүүсийн одоо тэр школ хийж байгаа шүү дээ. Шал өөр манах. Тэгтэл манай монголчин саяхнаас тоглож одоо ихэлсэн шүү дээ. Ер нь бол тийм. Тэрэн дээр болохоор яг нэг ярих юм одоо юу гэдэг Бразил, Португал одоо Монгол гээл 3 тоглогч байна шүү дээ тийм. Харьцуулбал одоо өөр баг руу явъя гэж бодвол тэгсэн мөртлөө тэр дасгалжуудагч одоо юу гэдэг тэр багийнх нь ерөөсөө тэр 3 тоглогчийг
хараагүй байгаа. Гэхдээ яг л адилхан ингээд үнэтэй тим тоглогчор. Тэгэн гутлаа сонсоод та хоёрын бодлоор дайлын авна гэж бодох уу? Мэдээж одоо Бразил, Португал, Монгол байгаа шүү дээ. Португал руу л явна. Тэгэхээр ер нь жоохон ийм ялгарах гэх юм одоо Бразил, Португал яг үндэ ингээд тоглоод үзэх юм бол би илүү байвал яах вэ гэдэг. Тэгээ Монгол гэдэг яхахлаар хүмүүс ингээд сайн мэдэхгүй болохоор ийм ялгаа маш их гардыг байлээ. Тэгэхээр тэр өдийг одоо ингээд даваад сөрөөд одоогийн байдалд ирсэн байна. Тэгэхээр ер нь бол амжилттай явж ийн гэж бол бодож болно шүү дээ. Ямартаач. Тийм бас одоо өөрийнхөө хүч одоо юу гэдэг Монголын одоо тусал дэмжиж байгаа найз нөхөд ах トゥ ээж аав тэрийнхээ хүчин талэр нь ингэж явж байгаа. Тэгээ гамбад маань ингээд тусалж байгаа та бүхэндээ бүгд нь баярлаа. Дахиад шөөлөд дэмжээрэй бас тий. Тэгээд бас гамбач бас ингэж би ингээд яах бодож байна л да. Өөрөөс бахарах хэрэгтэй хаа. Ийм бол үгүй нэрэ. Одоо чи өнөөдөр ийм явж байгаа учраас дараагийн хүүхдүүдийг нэрэ Монгол хүүхдчин бас байдаг шүү дээ тий. Одоо Монгол хүүхдчин бас тоглох чадвартай байдаг гэдэг тийм юмыг ойлголтыг төрүүлж байгаа байхгүй хүмүүст. Яг хэдий өнөөдөр ингээд бас бүр нэг Итали, Франц биш ч гэсэн яг энэ одоо Төв Европ одоо тий бас таниулж байгаа. Магадгүй дараагийн хүүхдүүд ч гэсэн чи замын арай нэг юм гүлгэр болгож өгч байгаа. Тэрүүгээрээ бас өөрөө бахархаар. За тэгээд миний яг нэг бас нэг хүсдэг зүйл гэхээр одоо Португалд Роналдо, одоо Бразилд Неймар, Аргентин Месси гэдэг шүү дээ тий. Яг тэрэн шиг одоо юу гэдэг одоо Монголын хөлбөмбөгийн хөгжүүлэхийн тулд одоо эхлээд одоо юу гэдэг би хаа хүрч чадна яг тэр хүртлээ тэгээ хүүхдүүд надаас үлгэр жишээ авах нь аваад одоо хэрэг болох нь болоод тэгээ хүүхдүүд ч одоо би Роналдо шиг болно гэдэг шүү дээ. Монголд одоо тийм хүүхдүүд одоо жишээлбэл би Ганбаяр ах шиг болно гэл тэгдэг би яг тийм юм яг хүсдэг яг өөрсдийн гэсэн үлгэр дуурайлтай одоо Солонгос гээд сон хэмээн гээд тий одоо баяж байна шүү дээ. Тэрний тулд би одоо бүх хүч чадлаа одоо гаргаж бэлтгэл хийж тоглож одоо байх одоо хаа үрж чадан тэр газар хүртэл яг хичээж байгаа. Чадна тий. Шинэ сайн сон хэмээн гэдэг дээр бас нэг юу санагчлаа л да. 1990 оноос өмнө Японы шигч ерөөсө гадаад тоглодог хүн байгаагүй бэл. Тий. Тэгэл 94 он 98 он гээл одоо нөгөө нэг Накамура, Наката энэ Honda энэ гарч ирэл. Одоо бол Японы шигчүүд дандаа л гадаад тоглодог, Европ тоглодог юм шиг. Тий, Герман тий. Яг тэрнтэй адилхан чи одоо яг тэр 90-ад оны анхдагч одоо Монголын юм байгаа байхгүй. Тэгэхээр чиний одоо өнөөдөр ингээд юу хийж яаснаас шалтгаалаад юм хүүхдүүд хараад ахаад чи замын зөөлж өгсөн учраас ахаад наашаага Европ Монгол хүүхдүүд тоглох боломж нь нэгдээд одоо хүмүүс Монгол хүүхд чаддаг шүү гэдэг ойлголт төрүүлж байгаа учраас тийм үлгэр дуурайлах гэж хэлсэн. Бүхний одоо анхдагч байгаа шүү дээ. Бүх юм одоо ингээд яг бүх юм хаалттай ханаагаар бүгдийг ингээд сэтлээл явж өгч араас нь ирж байгаа хүмүүс тэр чинь зүгээр ингээд хоосон коридороор яваад эхлэх гэсэн үг шүү дээ. Замаар юм уу те. Тэгээ мэдээж дараас дахиад доороос хургаалжтай гэж чамаас зөвлөгөө аавна. Ахаа ингэж шүү ахаа яа дийн үтэн гээл тэгэл бүгдэнд нь зааж өгнө шүү. Тэгэхээр ингээд Монголын хөлбөмбөгийн одоо хөлбөмбөгийн хөгжилд хамгийн их хувь нэмэр оруулж байгаа хамгийн одоо ингээд тесрэлтийг хийж өгч байгаа нь бол чи өөрөө ялч хүмүүн гэж бодож байна. Тэр бол монголчууд явж байгаа. Тийм монголчууд бүгд мэдж байгаа хөлбөмбөгтэй ойрхон байгаа бүх хүмүүс л гэж бодож байгаа бах. За. Цаашлаад ингээд юу явъя л да. Одоо ингээд 7 настай хөл тоглоод эхэллээ. 11-т хорохон дорлоо. За ингээд 11 оноос одоо монголчин бас хөрхөө нөгөө нэг олон улсын ингээд тамирчид багуудыг уурал авчраал нөгөө нэг сонгон шалралт явдаг болоод байна шүү дээ. Одоо улсын чи тий. Тийм. Бас тэгээд бас нөгөө нэг тамирчтай одоо олон улс тэмцээнд оролдог боллоо. Тэрний нэг нь одоо юу байгаа шүү дээ. Одоо Миланы сонгол шалгалсан тий. Тийм тэр 11 яриа тий. Тэрийг нэг яриач. 2011 онд тэр болохоор амар сонирхолтой хамгийн бас юу гэдэг магадгүй миний хөлбөмбөг тоглохоос шалтгаан байж магадгүй гэж боддیں۔ 2011 онд яг ээжтэйгээ зурагт үзчихсэн яг нэвтрүүлэг одоо юу гэдэг AC Миланы сонгон шалгаруулалт болох тийм өдөр нь яг маргааш байсан. Маргааш нь тэгсэн чи ээж миний хувцас хүмүүс тэгэл шууд тэр оройн үзэж байгаа шүү дээ бит хоёр. Тэгээ маргааш нь
тим юм болно гэдгийг зурагтаар хараад шууд машина асаагаал явсан. Ээжтэй хойлохна. Ээжтэйгээ хойлохна. Ямар ч тийм хөлбөмбөгийн пүүз одоо юу гэдэг зүгээр л ер нь л очичигээл. Зүгээр л ер нь тийм очоод тийм замдаа дараханд бас нэг амар адал явдалтай цагдаа тий. Тэгсэн чи аав руу залгаад аав чи яг тухай цагдаа тэгүн готлаа за одоо зохицуулсан шүү яваарай гэл тэгэл замдаа яваал очоод яг бүртгүүлэх гэсэн чи яг хоцорсон байсан. Өглөө нь юу бүртгүүлэн дууссан. Тий жоохон өглөө бид ээж бит хоёр шөнө нь очсон хотод тэгээд буудал байрлаа хончоод өглөө нь очсон чи яг тухайн өдөр нь өглөө нь хүмүүс бүртгүүлээ тэрнээс өмнө бүр бүртгүүлсэн байсан байлээ 200 хүүхэд аавна гэд тэгээд 204. Тий 204 гэсэн чи 201-т хүүхэд нь болоод арай гэж гуйгаал ээжтэйгээ гуйгаал орсон тэгээд очих болгондоо ингээд Итали AC Миланы тасгалжуулагчнаар ингээд хүүхдүүдийг сонгож алгаруулж исэн. Тэгээд баг болгоноор ингээд хуваагдал тоглуулж үзсэн. Тэгэл дэрэнгийн хүүхдүүд, аривсын хүүхдүүд, хоронхны хүүхдүүд гэл би чи яг сэлэнгээс ганцаараа очсон байсан. Тэгсэн чи бас юу юм бэлээ ингээ ганцаардаад ивэл нөгөө хүүхдүүд нөгөө бие биенлөөгөө паслаад өөрсдөө хараас нөгөө нэг тий бас тийм байна. Харуулж гал тий. Амиатад. Тий. Би болохоор аль болох бөмбөгөө авчаал ер нь өөрийнхөө авар чадварыг харуулахыг бас зорж исэн. Тэгээд тэр нь ч бүтчихсэн өдөр болгоо ингээд өөр тасгалжуулагчд очиж шалгууладсэн. Тэр нь болохоор ер нь энэ хүүхдээ чүүн байна гэж хэлсэн байл анх яг өөр тасгалжуулагч руу аваачаал. Тэгэл яг сонгож шалгаруулалт нь шилдэг 4 хүүхэд болох авахар болсон. Тэгээд яг миний нэрийг дуудаал яасан чи эргэж хараад ээж байсан. Ээж рүүгээ хараад вирусээ очно гэж гамбалдын гамбаа эргээл яасан чи ээж рүүгээ эргэж хараад муу юм өгсээж миний хүү гэл тухайн үед тэгэл амар гой санагдал AC Миланд 2011 онд тэгээд яг тэр 100 байсан хаа тэгэл 11 настай хүүхэд 4 хүүхдийн нэг нь болоод явсан тэгээд очоод бас ер нь шилдэг болсон. Авраг авсан би яг нөгөө нэг фестивал байгаа шүү дээ 1000 хүүхдийн фестивал орон орны бүх орны. Тий. Тэгээд бид ингээд дунд нь охинж явж байгаа шиг тий. Тэнд нь за. Тэгтээ тэр охтууд нь болохоор яг бидний насных биш жоохон том 13 настай. Тий. Тэгээд би очиод амар том биетэй байсан болохоор тухайд ч бас том бие ирэх байсан. Хамгаалагч хийгээд хамгаалалтын дээр тоглоулаадсэн. Тэгээд бидэд төрүүлсэн байгаа. За. Нөгөө юм бэ. Бас тийм болтой. Ер нь тэгвэл тэр үеэс хойш ер нь юу яасан гэсэн үг. Тэгээд эцэст шууд чулуудсан гэсэн үг. Ер нь чадах юм байна гэдэг. Тий, ер нь тэгээ юу Европны юмд ирчээд төрүүлж чинь тий. Come on. Тухайн үед тэгэхэд баг анх удаа хар хөх тарсан шүү. Анх удаа. Тий, анх удаа Африк хөх тараад тэгээд яг хөлбөмбөг тоглоо зөндөө олон найзтай болоод тухайд ер нь жоохон Европын төв хөлбөмбөгийн мэдрэн ирсэн одоо боддоор нь одоо Ибрахимович энтриг яг тоглолтыг үзчихсэн яг AC Миланы тоглолтыг өөрөөсөө тоглолт тий Робиньо энтриг тоглолтыг яг Сан Сирод очиж үзчихсэн тэгээд нөө Бекхэм бүгд байсан биз дээ тий 11 он гэж яг намайг үзэж байхад л Ибрахимович Инзаги Робиньо энтр байсан тэгэхээр тий байсан юм л нөө. Тийм тэгэл ер нь амар чухал юм бэлээ. Тийм тоглолт тийм том тоглолт хөлбөмбөг үзнэ гэдэг чинь ер нь бол маш гоё мэдрэмж авд юм бэлээ. Тэгэл хөлбөмбөгт бүр дурлал амар яг тухайн өдрөөс хойш ер нь би анх удаа тийм том өсч чанд анх удаа л тэгэж үзсэн юм чинь тэгэл тэгэхээр ер нь одоо юу гэдэг эцэг эхчүүд одоо хүүхдүүдээ тийм дуртай болохын тулд тийм тоглолт юм уу те тийм нэг амьдаар нь үзүүлээ. Тийм мэдрэмжийг авахын үнэхээр гоё юм бэлээ л. Сонирхолтой тий. Тэгэхээр ерөнхий үүрэл юм байлаа яг тоглолтоор үзээд би бол хөлбөмбөгт бас багасаа дуртай үздэг байсан. Ингээл одоо миний амьдралын салшгүй нэгээс бол хөлбөмбөг байхгүй юу? Хөлбөмбөг үзэхгүй бол ингэж баг амьд байж чаддгүй. Ингэж зүгээр чаддгүй тийм баг. Тэгээд сая 2020 оны Европын авраг гэдэг хотод дулсан шүү дээ. Өөрөөр хотлоо. Тэгээд нэг заяа тоглолтын билет олж өгөөд яг өмнөхөр нь олж өгөөд маргааш нь би Франц, Португалын тоглолтыг үздэг байхгүй юу? Тэр ч одоо яг юм том тэмцээний тоглолтыг анх удаа үзэж байгаа. Тэгээ би цэнгэлд очиод өөрөө ихгүй үлсэн.
За би нэг үзэж ийн гэдэг. Тэ Стюарт талбай дээр ингээл Криштиано Роналдог үүж байгаа, Погба тэгэл бүх томчууд явж байгаа. Тэгэл тий бүх тэр цаана Мбаппе яг ингээл зүүн зүгүүртийн гүг гэл бэлдээд байгаа юм чинь. Зүвдлээд байгаа юм шиг. Тий ингээд би чараад эхлээ итгэхгүй тэгэл дараа нь итгэж гэлээ тэгэл за гэл. Тэгэхээр яг тэр мэдрэмж бол одоо яг хөлбөмбөг рүү тоглож байгаа одоо сонирхдаг тийм хүмүүсийг үзэж эхлэх юм бол үнэхээр яг тэр өмнө бүр ингэж автуулах байгаа тий. Тий. Ер нь бол тийм. Тэгээ дээрэс нь чинь 11 настай хүүхэд байгаа шүү дээ. Ингээд толгойдор дэлбэрч байгаа шүү дээ. За ингээд нэг Миланы сонгуульч шалгалт тэнцчихдээ юм байна. За тэгээд дараа нь бас нэг сонгуульч шалгалт болсон нь Английн Барнет баг байгаа тий. Гэхдээ тэр Миланд бас юу асаа. Тэгээ тухайн үед хэрвээ одоо юу гэдэг боломж болцоо бүх юм нь бүрдсэн байсан бол бас үлдэж болох байсан тий. Уулын шанс байсан. Даанч гэхдээ одоо тухайн үеийн нөхцөл байдал тэгээд. Тэгээ одоо 2016 онд хаа. Тий. Тэгээд одоо инхчин Баянгалын инхчин ах тэгээд эрчим клубын тухайн үед дасгалжуулагч байсан тулгаахта тэгээд юм одоо юу гэдэг одоо тухайн үе FC Улаанбаатарээс Гонжи өгчтэй хамт явж исэн. Тэгээд юу лээ? Барнет руу болохоор Гонжи өгчтэй биш яг тулгаах инхч ах тэгээд гал ирдэ. Галаахтай хамт бид нар явж исэн. Тэгээд тухайн үед ерөөсө Барнет FC гэдэг ийм боломж байна гэдэг инхч ах биччихсэн. Тэгээд нэг ийм Английн нэг клуб байсан. Тэгээд очоод одоо юу гэдэг явахаас өмнө компьютер дээр ийм клуб байна гээл одоо ахтаа үзүүлэл ээж аавдаа үзүүлэл гэсэн чи ямар гоё юм бэ гээл очиод үзсэн. Тэгэл үнэхээр л өөр байсан. Тэгээ бүх зүйл нь одоо 16 нас хүртэл одоо том бас мэдээж яг насанд хүрэх төгсөн тийм хүүхдийн хувьд л тийм юм үзэж харна гэдэг чинь маш гоё юм байлээ. Тэгээд очиод нөхөрсөг тоглолтууд хийсэн. Тэгээ шалгуулсан. Тэгээд хамгийн гоё юм нь юу л одоо Фулхэмийн эсрэг 4-2-аар тэр тухайд Барнет FC одоо хүүхдийн баг анх удаа нөхөрсөг тоглолтод хоцсон байлээ. Тэгээд тэрэнд нь болохоор би 2 гол 1 голын дамжуулалт өгсөн. Тэгээд тэрнийх нь хийсэн биз дээ. Тий. Тэрнийх нь хаалгах чинь Жозе Мориныг хүүхэд нээж таарад тэрийг нь яаж мэдсэн бэ гэсэн чи одоо Daily Mail гэдэг одоо Английн хамгийн алдартай. Тэр нь болохоор манай одоо бид эдийн төрүүлж байгаа байрыг олж ирээд тэгээ ярилцлага аваад би тухайн ярилцлага аваад дундуур нь л яг тэрийг анх мэдсэн Жозе Мориныг хүүхэд гэдгийг. Тэгээд айгүй хөвгөлтэй инээ төрээд одоо юу гэдэг би тэрний хаалганд гол хийсэн. Яг хөө мэдээж Фулхэмийн эсрэг гол хийсэн гэдэг нь үнэхээр том л да. Гэхдээ Жозе Мориногийн хаалга хүүхдийн гол хийсэн гэсэн чинь бүр тийм гоё санагдаад байсан. Тэгээд бас Норвич энтертэй тоглоод үзсэн. Маш гоё мэдрэмжтэй. Тухайн үед бас өвдөх боломж юм байсан. Тэгээд бас насан туршаагүй тэгээд одоо яаж тэр Англид тийм өндөр зардлаар болж чадахгүй байсан болохоор тэгээд Жидэрнээс шүү дээ ингээд одоо FC Barnet ч одоо баг Championship-ийн доотлын баг байгаа. Championship 2-ын баг шүү дээ баг. Тийм Лиг 2-ын бэс. Тийм Лиг 2-ын тий. Тэгэхээр жидэр хэллээ шүү дээ ингээд FC Barnet очиад бүх юм өөр үлээ гэж шүү дээ. Яг юу нөр вэ? Яг одоо чи ингээд нэрлүүлв. Тэр нь бүр ингээд би анх удаа тийм харсан ч тийм үү тий. Одоо хамгийн чухал зүйл нэг л хөгжөөнд дэмжигчнэр нь одоо тоглолтын өмнө тэр гадаа тэгж явж байгаа тэр дэмжиж байгаа би бүр тэр амьдрал кинон дээр л одоо тийм байд юм болов амьдрал дээр тийм байдгүй гэж бодсон. Ер нь тийм зодоон байраа тийм одоо гадаа хүмүүс үзэж байгаа тэр одоо паб ингээд зүгээр гадуур явж захт ойролтой л үзэж байгаа нэрэл тийм хөлбөмбөгийн ер нь тийм Лиг 2-ын тийм төвшин үнэхээр амар байсан. Тэр хөгжөөнд дэмжиж байгаа. Тэг яг ингээл хажуунаас нь ингээл тоглолт толгойн үзэж байгаа тэнд тухайн байгаа үедээ. Тэгсэн чинь тэр одоо юу гэдэг дэмжигчнэр тэр тоглогч нарын хоорондынх нь одоо тэр уур амьсгал үнэхээр өөрөөсөн. Тэгээ бэлтгэл одоо тухайд анх удаа л тийм олон бэлтгэлийн талбайтай юу анх удаа харсан. Тэгэхээр бүх зүйл нь супер эс. Бүгдийг хараад оо гэж. Тийм шок гэдэг. Анх удаа тухайд баг анх удаа хувцас бэлтгэлдээ орчоод хувцас өмсөөл тайлал
цаанаас нь ингээ угаалгадаг гэдгийг мэдсэн байхгүй. Монгол хизээс Монгол ч нэг хөстөө зааж гэртээ байж байгаа. Өөрсдөө угаадаг. Тэр амар хөвгөлтэй. Анх удаа л тийм 16 настай даа штэ. Тэгэл бэлтгэлдээ орчоод хувцас ягаад бараг тухайн үед анх удаа л би бараг фитнест явдгийг мэдсэн шүү. За тийм мэрэгжлийн тоглолтоор фитнест явдаг гэдэг. зүгээр л ингээл Google бөмбөг шүлээл асуул хийдэм гэсэн чинь. Монголд байхдаа тийм фитнес ер нь хийж үзээгүйсэн шүү дээ. 16 настай 15 настай хацаа би хоромхон гөлөвтлийг дээдлих тоглож тэгсэн мөртлөө фитнес хийж үзээгүй. Тэгсээ барнэтэд очиод анх удаа л тэгэж фитнес энэ төр хийж үзээд тэгсэн мөртлөө тэр одоо юу гэдэг тэр юм зам өргөх тийм сууж ярих энэ тэр би илүү байгаад тэр байнга идэг байсан тэр хүүхдүүдээс илүү яагаад ч мэдэхгүй тийм илүү байгаад тэр манай Монголын юу байгаа л да бас нэг гений юм байгаад. За nice. Тэгээд тоглосон хүүхдүүдийн одоо хамт ижи хүүхдүүд тоглосон шүү дээ. Хүүхдийн хөгжил нь ер нь Монголд одоо чиний Монголд хүүхдүүд тоглож ирсэн. Тэнцээ очиод ингээд хүүхдүүд тоглосон ялгаа нь юу байсан бэ? Юус нэгдсэн юм. Одоо юу гэдэг амар хурдан одоо юу гэдэг бөмбөг шилжүүлэлт хурдан техник бол үнэхээр супер байсан. Техник бол одоо энгийн техникүүд нь амар одоо эхний хүрэлт, тогтоолт, цохилт үнэхээр супер байсан. Тэгээ Монголд ер нь бол яг тэр мэдрэмжийг авах байсан чинь тэнцээ шал өөр ингээд төвийг үнцээрээ өөрснө гэсэн юм ер нь яг анх бараг хөлөнд бүс сулсан үндэс нь бараг өөр юм шиг санагдчихсэн. Ер нь өөр мэдрэмжсэн. Тэгэхээр тухайн үед гэхдээ би чи юу гэдэг өөрийгөө одоо Монголын бараг хамгийн шилдэг хүүхэд юм. Тэгээ бодсон ингэж ирж байгаа шүү дээ. Тийм. Гэхдээ очиод бас мэдээж юугаараа дутхгүй би чи яг өөрийнхоороо л ерөөсөө би юмд баригдаж үзээгүй. Өөрийнхоороо л дураараа ингээд тогс тэр нь яг тэд нарт маш их таалагдсан. Чи яаж ингэж өөртөө юмд баригдаж тий. Тэгэд манай багийн хүүхдүүд болохоор бүгд тийм тактикандаа ингэж юу гэдэг ингээд баригдаад идэм шүү гай ингэж хэрвээ бөмбөг алдчих юм бол яах вэ гэдэл бас нэг алдаа хийж яах вэ нэмээ гэдэг те. Маш их тэгэж яадаг юм бэлээ харагддсан бэлээ. Тухайн үед би бол ерөөсөө тийм бодохгүй дураараа л тогсон. Дарамт авах тэр нь ч надаа ер нь болсон яг тухайд би бөмбөгөөч бараг алдаагүй яг өөрийнхоороо яг тоглож исэн болохоор маш амжилттай тогсон. Тийм энэ тэгэхээр ямар ч тач өөрөө тэр дарамтыг ингэж багаар мэдэрч яг өөрийнх нь чаддаг юм гань чинь бас тэр чинь аюу том давуу тал та ер нь яаж сэтгэл зүйн байдал. Тэгээ одоо энэ бол яг нэг сэтгэл зүйн баг л та тийм сандарч барихгүй. Яг нэг миний тэр давуу тал одоо юу гэдэг яв юунаас ч айхгүй одоо өөрийнхоороо чөлөөтэй дуртай юм аа хийж байгаа юм чинь. За одоо хүмүүс их чухал шүү энэ бол ялтчгүй тий. Одоо үнэхээр авьяастай байгаа ч юм уу сайн байдаг. Тэгтээ талбад дээр гараад юм аа тэр дарамтаа давж чадахгүй байх юм бол тэгээд амжилт гарахгүй шүү дээ. Тэр нь яг нөө одоо тим тоглогч байдаг шүү дээ. Зөвхөн бэлтгэлдээсээ тоглолтын дээр ингээд ерөөсөө байхгүй. Талбад байгаар мэдэгддэг тий. Яг тим тоглогч нар бас анзаардаг. Түрүү нэг одоо нэг том тамирчид тэгээд идэг шүү дээ ерөнхийдөө. Одоо чи энэ одоо спортер хичээлж байгаа бол кайф авч ивэл тэгэл юм чин гоё бүтнэ гэх. Тэгэхгүй зарим нөгөө нэг хит хичээгээд нөгөө нэг дуртай юм хийж байгаа мартаад нөгөө нэг юм дарамт хүчээр хийж байгаа юм шиг болоод тэгээд өөрийгөө бариад жоохон юу гадаг тохтой. За яг хөө ингээд нэг Милан бүтсэнгүү те. За тэгээ Барнет жаахан явсангүй. Гэхдээ эн чинь эргээгээд бас нэг гоё шанс гаргаж ирсэн баг те. Тий одоо налаа итгэл маань ер нь бүр өндөр болоод байна гэсэн. Юу энэ чинь нэг удаа ингээ заазар биш юм. Хоёр том багт Европын багт шалгарчлаа гээд. За тэгээ ингээд тэнцээгүй ч гэсэн дараа нь одоо Пушкашийн одоо шалгуултанд ороод тэнцээд наашаа ирэх одоо бас үе таалга нэгдсэн юм уу та тий. За 2000 бас тэр чинь 16-нд 100 бас гэхдээ хүмүүс намайг одоо амар зохиогоод гэж одоо магадгүй одоо сонсож байгаа. Найзтайгаа одоо мэргэн гээд найзтайгаа тэдний хамт хонж исэн. Тухайд яг хотод байж таараа лиг миг гээд тоглож исэн. Тэгсэн чинь өглөө бит хоёр шүнжээгөө тоглосон баха. Бараг доото. Тэгсэн чинь пүрс одоо жигагс надроо ингээ ууртай залгаад хаана навшмын юу ийм сургууль ийм шалгаруулалт болж ийн гээд тим шалгаруулалт болж байгаа юусаа мэдээгүй. Тэгээ бит хоёр шууд ийм сэн царайтай юм. Шүдгөө таагүй. Яваад атсан. Тэгсэн чи тийм Пушкашийн тийм шалгаруулалт болж байгаа гинэ. Тэгэл яваад атсан чинь тэнд
танд одоо үеийн найз нар бүгдээрээ байсан. Тэгээд шалгаруултанд нь ороод анх тэнцсэн. Тэгээд 4 хүүхэд Монголоос анх явахаар болсон. Тэгээд 2016 оны 9 сард анх ирсэн баха. Тэгээд ирээд дөнгөж ирсэн өдрөө яг Пушкашийн тоглолтыг яг тухайд үзчихсэн. Тэгэл анх бэлтгэлдээ орохдоо бас тэр чинь бас хизээ бэлтгэлд орохоо мэдэхгүй тэр өдөр унтцаа. Тэгээ өглөө манай багийн нэг хүүхэд хурж ирээд хөөе бэлтгэлтэй орё гээд тэр бэлтгэлрүүгээ явчихсан. Дөрөв удаж юм тэгээд. Тийм дөрүүлээ нэг өрөөнд байсан юм чи. Тэгсэн чи дөрөвдөө унтцаа. Би ядаг санд юм аа. Ханка Тэмүүлэн. Тэр хоёрыг бас санаж байна. Амгалан тий. Одоо нөгөө хэн багсан байгаа штэ. Шигшээ тоглодог. Зүүн жигүр тоглодог. Дөлгөөнийг санаж байна. Дараа нь ирсэн. Тий. Дараа нь ирсэн. Тэгээд Эрдэнэ золбоо байгаа тий. Гайрдэн чи. Тэгээ би одоо нөгөө нэг тоолтын үзэд нэг юм авчихсан Пушкаш. Тэгээ яг одоо мартаг өдөр гараа шин зурлаа авчаа. За. Энд чи анх нөгөө 10 тэр чин бүр 3 дугаар лигтээ тоглож байсан. Тэгэхэд яг энийг яжсан ш тий. За энд нэг туршилж. За ингээд ирээдүйдийн хүн үргэлжлээ. За би ингээд ирээдүйд хөрөнгө оруулалт хийж байгаа. Энд ч одоо ингээд өсөх тий. Одоо би нэг чинь гоё ингээд ламинатаар янзлаа тэгээ гоё хадгалаад тавьчихнаа. За тэгээ үн хайлцлаа авч болно шүү. Одоо би гэхдээ энийг ерөөсө хайгаад олдог шин. Би өөртөө бол нас нэгийг хот зарна. Чам зарна шүү. За тийм байгаа. Тэгээд юу яасан шүү дээ тий. Ерөнхийдөө хэдий 17-д ирсэн чинь шууд 1-2 тоглолтын дараа шууд дээд насандаа дуусчихсан. Тий одоо 10 би анх чинь тэгээд 17 онд шүү дээ. Suzuki Cup гэдэг нэг одоо хамгийн том тэмцээн болдог. Одоо хүүхдүүдийн том тэмцээн болдог. Тэгээ тэрэнд хүрэл медаль авсан. Тэгээд бас хамгийн анхны бас том амжилт болсон. Одоо Пушкаш яг тэрнээс хойш нэг авраг авсан л та. Пушкаш хүүхдүүд тэгэхэд хоёр би байгаагүй хүрэл медаль авахтнаараа торгуулийн зохиолт хийж тэгээ хожиж хүрэл медаль аваад үнэхээр гоё мэдрэмж авсан. Гэхдээ тухайн үед Реал Мадрид Интер Баерн Интертэй тоглоно гэж ерөөс төсөөлөжсэн. Тийм тэмцээн болдгийг анх удаа л тэгж мэдсэн. Тэгээд юу яг өөрөөр амьдаараа FIFA тоглож юмсан гэжсэн нөгөө. Тэр гол дүр нөгөө юу гэдэг чтэй нэг хүн зохиогоод яадаг чтэй тий. Тэр чи гэж нэрэлдэг лээ. Player career, my career тий. Үзэгчтэй тайлбарлаж хэлэхэд Suzuka Cup гэдэг дээрээс нас Viareggio Cup гэдэг нэг хоёр тэмцээн байдیں۔ Under 18-аас доошо хүүхдүүдийн тэмцээн. Олон улсын баг за дэлхийн авраг гэж хэлж болно доо. Энд чинь ганц Европын биш, Латин Америк, Хойд Америк, Аз, Африк бүгднээс нь багууд ир тоглодог. Тэгээ одоо энэ Suzuki Cup яг одоо болж байгаа шүү дээ одоо. Яг одоо үдээд. Яг одоо үдээд болж байгаа. Зөө nice. Өнөөдөр яг 3 дахь тоглолт нь явж байгаа хэ. Яа тэгээд энэ том тэмцээнд манай Ганбаяр маань багтаагаар оролцоод хүрэл медаль авсан. Тэгэхэд юуны Реал эсрэг тоглолоо. Баерн Мюнхен. Тэгээ хоцсон. Тэгээд ер нь тэрний дараа мэдгүй унтаа босоод ирсэн чинь бараг 1000-аас дээш найз үстэй хэвчээ байсан. Вау. Амар бассан бүр зүгээр л яг тухайн дараа хүрэл медаль авсан чинь тэгэл 1000-аас дээш мэдгүй 1000 нэм амар 500 нэмэх 1000 нэмэх гээл яваадсэн. Тэгэл мэдгүй тухайн үед юу болоод байгаа нь хордон гэртээ харих юмсан гэж бодсон. Яг тэр тэмцээнээ дуусгаал гэртээ харьсан. Тэгээд манай ангийнхаа бүгдээрээ одоо юу гэдэг хотод буучаад тэндээ байцаад одоо сурвалжлагч юу гэдэг манай гэр бүлийнхэн бүгд ингээд тосч исэн. Тэгэхээр юу вэ анх удаа тийм олон ингээд одын амьдралын анхны за баг тэгэхээр амар гоё мэдрэмж улам л урам зориг аваад мэдгүй тухайн нулимс зэлгнээл явсан бүгдээрээ ингээд хараал хэрнэ. Тэгээд яг хотод энэ тийм зөндөө ингээд ярьцлага өгөөл болчоод сэлэнг явахта одоо юу гэдэг машинаар явсан. Тэгсэн чи манай ангийнхан шүн олтол хүлээжсэн намайг. Тоот дэрсэн манай ангийн багш мөн хөзрүүлээ. Бүгдээрээ бүр шөнийн 3 болтол замдаа машин ингээ саатаад байсан чи за гэд хүлээ гэрийн бүр гадаа хүлээжсэн. Тэгэл
би бүр шууд бүгдийг хараад нулимс цэлгнэл амар үлжсэн. Ямар гоё юм бэ те. Өстой гоё юм байна. За тэгээд Пушкаш ирлээ. Эренгүүтээ 1 жил юунд тоглосон байгаа те. Пушкашийн охин баг гэх юм уу? Б-баг. Б баг те 2 дугаар баг Б баг тоглосон. Чаквар. Нэг 5 маун тоглолт 19 наснда тоглосон баха. Тэгээд 19 наснда дөнгөж 17 18 төгт тий. Тэгээд 19 наснда эхний тоглолтондоо ороод шууд гол хийсэн. Тэгээд тэр чинь ихсэд бэрхтэлтэй байсан. Дөнгөж нөгөө одоо пресизн эхэлсэн мөн бэртцсэн. Хамстрингийн одоо гойны арын бэрхтэлтэй. Тэгж байгаа л яг нэг 2 3 тоглолтын дараа нь эхний тоглолтоо хийгээл тэгсэн чинь шууд гол хийгээл 19 наснда ер нь ингээл араас гол хийгээл явсан чинь шууд харагдсан одоо дээд багуудаа 2 дугаар баг Б Пушкашийн Б багтаа тэгээд эхний тоглолтонд ороод бас шууд эхний гол хийсэн. Яг л тэгэл араас ингээл гол хийгээл яваадсан. Тэгэл нэгдүгээр багтаа харагдал тэрний дараа жил нь Б багтаа Пушкашта анх удаа бас хүрэл авчихсан. Бас ингээ түүхэн бүх юмных нь ингээд түүхэнд нь ингээ ороод яваад байгаа байхгүй. Хамгийн анх удаа Б баг нэг ч удаа хүрэл медаль авч үзег байсан. Тэгээд бидэд Б багтаага ингээд хүрэл медаль аваад бас гоё мэдрэмж аваад яг тэрний дараа жил нь одоо таны яриад байгаа охин баг гэдэг Унгарын 2 дугаар лигт нь орж тоглосон. Б багт нь тий. Чаквар тий. Чаквар ч нөгөө юунд байсан тий. Чакварга хот лөө. Тийм Чакварга хот байсан тий. За үзэгчтэй тайлбарлаж хэлэхэд одоо Гамбайны маань яриад байгаа Пушкаш академи гэдэг баг маань өөрөө сүлд яг ингээд Унгарын хөлбөмбөгийг бас ингээд дэлхийд гаргаж ирэх гэж зорилготойгоор одоо эдний Унгарын ерөнхий сайдын вэлдор одоо боссон тийм баг байгаа тий. За ингээд Чаквар тоглолоо. За тэгээд буцаж ирээд энэ ч одоо 21 22 дугаар үлэр болчихж байгаа тий. Тэгээд одоогийн тоглож байгаа буюу Словакийн Комарногийн баг. Комарно маань тухайд Словакийнхаа 2 дугаар лиг тоглож байсан тий. Намайг ирэхэд яг 2 дугаар лигтээсэн. Тухайдаа бас эхний жилдээ шууд 4-т орсон. Бас анхны түүхэн. Одоо хамгийн дээдлээ. Одоо энэ багийнх нь хамгийн дээдлээ. Дөнгөж ирсэн. Тэгээд дараа жилд нь бидэд 3 эхний жилд нь 5-т ороод дараагийн жилд нь 4-т орсон байна. Тэгээд бидэд одоо өнгөрсөн жил авраг 23 24 онд авраг аваад логийн дээдлийг рүү ороод одоо дээдлэгтэй одоо 8 дугаар байранд одоо түрүү нэг подкаст эхлэхэд хэлсэн шүү дээ 7 дугаар байранд орох юм бол одоо Европын конференц лигт орох эрхийн төлөө тоглох эрх аав тий. Тийм учраас маш гоё болно. Бас дахин бас нэг Монголын түүхийг идэх одоо шанс гарч ирнэ гэсэн үг тий. Монгол Комарногийн тий Комарногийн тий. Одоо монгол хүн анхны удаа Европын UEFA-гийн клубын тэмцээн тий орох тоглох нэ. Гэхдээ нөгөө Пушкаш академи нөгөө конференц лиг тоглосон шүү дээ. Тэгэхэд би бейс байхгүй болно. Тэгээд нөгөө яг корона гарсан шүү дээ тий. Яг тэгэхэд би одоо өмнөх өдөр нь манай багийн хүүхдээ нэр нэгтэй би явсан байхгүй болно. Хамер битээ тогсон Шведийн нөгөө Ибрахимовичийн багийн. Тэгэхэд би болон тийш яваад тэгээд манай багийн өрөөний хүүхдээс корона гараад надаас намайг харин тэгээд намайг болосон. Гэтэ надаас яг тэрний дараа нь хариу нь гарсан. Минийх байгаагүй корона. Тэгээд азгүй яг тэр тоглолтод орж чадаагүй. Болон тийм конференц лигийн тоглолтод орох боломж байсан. За яг хөтөө зүгээр тий. Нийтэд. Одоо ингэж штэ. Одоо Пушкаш ирлээ, Комарноор явлаа. Одоо ингээд Комарнуудыг ингээд 3 4 дэх хөлөрлөө тоглож байна тий. Энэ болгоны ард бид нар нэг юм ярьдаг штэ. Эйжент гэдэг. Одоо чиний одоо бүх арын, хуулийн бүх юм хариуцж явдаг. Тэр хүн ямар хүн байна? Тэрний талаар одоо Унгарын одоо анх Пушкашийн академидээс хүүхдүүдийг ер нь авдаг. Хариуцсан. Одоо хүүхдүүдийг хариуцдаг байсан. Тэгээд тэр хүн одоо Big Pro Career Agency гэдэг байгаа. Одоо тийм эйженти тусдаа. Тэгээд эндээ нэлээд тоглогч байгаа. Одоо 20 30 бараг 40 мэдгүй тоон одоо хэд болсон юм. Олон тоглогчтой тэгээд тийм
эйжент байгаа. Энэ эйжент одоо хамгийн одоо дээд одоо баг тоглож байгаа ч юм уу тийм хүн байна. Яг Солонгосын лиг мэгт сая тоглож ирсэн. Өөр олон улсын юм тий? Ганц Унгар биш. Ганц Унгар биш яг. Тий. Өөр нэг яг нэг тим тоглогч биш. Одоо хаана тоглож байгааг мэдэхгүй байна. Зөв. Магадгүй тэгэл чи хамгийн одоо юу магадгүй юм байна те. Яг нь Унгарын лиг тоглож байгаа хүүхд юу байгаа л та тоглогч нар. Зөв. За нэг юм ингэсэн байсан маа нөгөө нэг Пушкаши нөгөө анх чамайг тасалж би нэр мартчих ярьсан байсан байхгүй. За Гамбаяр бол ингээд юу сайтай. Техник сайтай. Баруун зүүн хөлөөрөө тоглодог. Талбай дээр гарахлаар ингээд сандардаг. Яг хий гэсэн хийчдэг. Ганц юм нь жоохон тактикийн суралцах хэрэгтэй байна. Тэгээ дээрээс нь жоохон анхаарал алдаад гэдэг хаа. Өвчсөн байсан л да. Яг тэрний бол ингээ мэдээж 18 оны нөгөө нэг Пушкашт байх үеих л те. Одоо тэр үетэйг харьцуулбал чи одоо хэр сайжирсан, өөрчлөгдсөн юм юу вэ? Сайжирсан юм туршлага сууж ийнх юм уу? Одоо ер нь улам илүү ойлгодог болж байгаа. Тэгтээ мэдээж шүү илүү одоо сайжрах тийм хэрэгтэй. Тэгтээ одоо юу гэдэг дасгалжуулагч одоо нэг юм одоо хэлж тээ тийм тактик, магтаг одоо ингэж тоглол, тэгж тоглол гээл тэр болгоныг одоо анх тухай дээр нь бас хэлний шалгаас болоод бас ойлгохгүй байсан. Тэгээ одоо бол ер нь бүгдийг ер нь дажгүй ойлгоод туршлага суугаад ойлгодог болоод ирчихсэн. Нэр үзэгчтэй хэлэхэд Камарна гэдэг маань юу вэ те? Уул нь Унгар улсын хот байжгаад 1-р дайны дараа одоо Словакийн харьяалд орсон. Тэгтээ Унгар хүмүүс амьдардаг. 70% Унгар. Тэгтээ бараг бүгд л Унгараар ярьдаг. Тэгээ Унгараар ярьдаг. Тийм болохоор түрүүн Гамбагээс одоо ойлгож эхэлж байна гэдэг маань тийм учиртай. Нөгөө нэг Пушкаш тэгээд Унгар сураад тэгээд ийшээ ирсэн ч гэсэн нөгөө Унгараар нь ярьж байгаа учраас бас нөхөн болж байгаа бах тий. Тэгтээ одоо Словакиас сурж байна. Словакаар ер нь ойлгоно. Багасаа нөгөө Орс школ. Орс школаар явуулсаар тий. Сэлэнгэд бараг 5 дугаар анги хүртэл Орс багшаар заалгасан. Говоришь по-русски. Тий. Я говорю. Да. За энэ зөвлөлийн нэг юунаас нэг онцлог хүчүүдээс нэг ярил л та тий. Одоо миний одоо тэмдэглэснээр юу байгаа? 9 сарын 14-нд Банска Быстрица багийн эсрэг одоо тоглолт ерөнхийдөө 2-2-ын харьцаатай явж хагаад 91 дээр Гамбаг олдод баг нь 3 австай. Тэрийг нэг яаж. Тухайн үеийн тоглолт нь болохоор би яг өмнө нь шгшээдээ явчаад ирсэн байсан. Тэгээд сэлгээгээр 2 дугаар үед орсон байгаа. Яг 2 хожигдчихсэн манайх 1-0. 1-0 байсан баха. 1-1 ч үлээ. Тэгээ 2-1 болоод яаж захт нь орсон. Тэгээ ороод манайх яг эргүүлэх манайгийн тоглогч 2-2 болгож тэнцүүлээд тэгээд 3 дахь хожлын голыг яг хийж исэн. Тэгээд яг тухайн үед гол хийжээд яг Олимпи хэн блэ нэг буудлын тамирчин нэг Туркийн нэг амар нүдний шилгүү бодоод тэрний голын селебрашныг ингээд буудаж тэр самбарлуу нэг ингээд буудаж хийжсэн яг тоглолт дууслаа гээл. Тэгээд тухайн үед бас яг ярьцгаа өгчээсэн яг яагаад тэрийг хийжсэн бэ? Яг тэрийг тайлбарласан Туркийн үнэхээр гоё тохирсон яг тоглолт дуусчих яг самбарлуу ингээ буудаж дуусгаж ирсэн. Одоо яг тэр гол хийчихэд яг тэр нэг чамаас нэг гол чин торлоо ороод ингээ хаалгарыг орж байгаа тэр мэдрэмж ямар байсан. Яг чамаас ингээл юм огшоод явчихдаг шүү дээ. Тэгэл яг зарим одоо юу гэдэг зарим тоглогч нар яг гол хийхгүй гэж боддог юм яа. Яг юу хийх мэдэхгүй амар олон селебрашныг явчихдаг шүү дээ. Нэг дор ингээл 3 4 яг би тухайн үед яг өөрөө яг мэдэрч ирсэн юм аа. Яг тухайн үед гол яг хийчих юм шиг санагдаад тэгээд яг тэрийг бодцсон байсан. Тэгэл яг тэр селебрашныг яг хийж ирсэн. Үнэхээр гоё мэдрэмжтэйсэн. Одоо нэг хүмүүс ингэдэг штэ. За хүмүүс ч ихтэй ерөнхийдөө нэг жоохон алдартай хүмүүстэй ингээл celebration байдаг штэ. Дэлбиро хэлээ гаргаад бүрдэг. Дибала чинь ингээл явдаг те. Кристиано чинь ингэж ирэл гэдэг. Тийм бодчихсон цаа ерөнхийдөө би нэг тэгэндээ өөрийг гэсэн. Яг хоо ингээ Монголынхаа юмыг харуулах одоо юу гэдэг уламжлалыг ингээ Монголоо таниулах юм celebration ер нь
бодож байгаа. Гэхдээ яг юу хийн гэдгийг яг одоохондоо тий яг Монгол улсын ямар бүхэн юу ингээ хийлээ. Тэгээ одоохондоо яг ингээд нэг тийм яг шийдсэн бол байхгүй. Гэхдээ яг бодож байгаа. Үсгтэй та бүхэнд айгүй celebration одоо Монгол хэвж аягийг оруулсан те. Гоё celebration-ы санаа байвал бас комментээр бичээрэй. Ганбаяртай бас санаа өгөөрэй. Тэгээ магадгүй таны санааг Ганбаяр биелүүлээ celebration хийвэл. Nice. Бүр гоё мэдрэмж авах. Аха. За ерөнхийдөө нэг иймэрхүү байна. Тэгээд асуултууд болчихлоо. Тэгээд за яг ингээд нэгэнт хөлбөмбөг ярьсных бас юу яриа л та бас Монголынхаа хөлбөмбөг яриа л та тийм. Тэр нэг ярьжсэн хүүхдийн шигшээ дуудагдаад одоо би миний санаж байгаа нь юу вэ л да. Нэг 5 гол оруулж юу гэж хэлдэм бэ гэдэг тий. Тэгээд тэр нэг л та ярьж байгаа. Тий 2014 15 таад байсан баг тий. Макаогийн эсрэг Хонконгд нэг тэмцээн болсон Азийн аваргын өртсөн шатны тэгэхэд Япон, Солонгос, Хонконг, Макао гэдэгтэй тоглосон. Тэгээд анхны тоглолт нэр Макаотой тоглол шууд 5 гол игээл тэгээ юу гэдгийг мэдэхгүй. Яг юу гэж хэлдэг нь яг заахаа 2 гол ивэл дубль одоо 3 гол ивэл хэтрик гэдэг. Тэгсэн чи 4 гол идгийг бас покер. Покер тэрийг мэдчихсэн. Тэгээд 5 гол идгийг яг юу гэдгийг мэдэхгүй. Амьдрал таахуудаа идэж байгаа л яг өөр дээр ирсэн болохоор яг тохой мэдгүй. Тэгээд яг нэг судлаад бичсэн чи бэнт трик гэд. Тэгээ анх мэдчихсэн. Тэрс тэрийг юу мэдчихсэн? Бразил 5 удаа аваргаас тээ. Тэгэхэд би анх мэдчихсэн бас. Бэнт трик ямар болсон. Тэгэхээр 6 гол нь юу гэдэг юм бол 6 ч өстой бүмэд. Октогон ч хэдүүлээ. 6 тий. Октогон трек. Яа. Зя. Одоо ингээд юу яаж байгаа шүү дээ. Чамаар ингээд Монголын шишээ дуудаж байгаа шүү дээ. Монголын шишээ хөлбөмбөг амар чинь тий. Тэгээд Монголын шишээд очиж тоглохоор чамаас ер нь тоглогч чи юм асууж байна. Яг зөндөө асууж шүү дээ. Яг яаж нээж ин тий. Одоо Европт ер нь яг танах яг яаж яах уу гэл. Янз бүрийн масан яг ямар хөө бэлтгэл хийх үү, тоглолтын хүний яах уу гэдэг тэргээл тиймэрхүү юм асуудаг. Тэгээд хойдоо ингээл найзуудтай тэгэл зөвлөл хэлэл заримдаа хөгжилтэй л явдаг тий. Тасгалжуулагч юм асууж байна. Тасгалжуулагч одоо гадаад тасгалжуулагч нар уу? Тий одоо яг танах юу хийж ийн гэж ер нь заримдаа асуудаг ус. Тий яг танах ямар тактикаар тоглож ийн ч гэдэг юм уу тий. Танах ийм тохиолдол яах вэ гэд хоорондоо ярилцдаг тийм чухал үед тий. Одоо ингээд яг мэдээж ингээл чи өглөө гараал багтагаа очиж бэлтгэлээ. Цаагаа болоо өдөөс хаш бэлтгэлээ те. Яг ажил шиг байгаа шүү дээ. Тэрнээс гадна одоо чи хувь хүн өөрөө арай нэг илүү юм хийдэг ч юм уу. За биний нэг энэ нэг арай дотоо байгаа да. Энийг би илүү нэг хийчихээ. Тим юу байна. Одоо талбай дээр үлдээд одоо юу гэдэг нь жоохон нэг хитэн цохилт бол баг байн хийдэг. Энэ нэг жоохон ийм цохилтоо ингээ олчихъя гэдэл. Эсвэл найзуудтайгаа багийнхаа хүүхдтэй нэг ганц хоёр тоглогчтойгоо үлдчихэж хагаад хоорондоо дамжуулах ч юм уу, зөнгөлөөрдох ч юм уу нэг жоохон техникийн юмнууд хийдэг. Тэгээ мөн хамгийн чухал гэвэл нөхөн сэрхэх гэдэг шүү дээ, тий. Одоо хүүт усанд биеэр орох, одоо саунд, жакузи тэрэнд бол 7 ногт 2 удаа ордог массаж энтертэй. Зөв. Одоо ер нь бол Ганбаяр баг юу гэдтэй Монгол одоо шигшээ багийн бус тамирчнасаа баг одоо яг мэрэгжтийнхээ одоо яг энэгээр одоо цалингаа аваад ажил одоо зөвхөн хөлбөмбөг одоо ажиллаж явж байгаа шүү дээ. Монголд бол давхар бас ажиллаа хийнгээ хөлбөмбөг тоглодог одоо хагас мэрэгжлийн гэх юм уу тиймэрхүү байдалтай. Ганбаяр бол яг бүрэн одоо яг цэвэр дээд төвшөнд мэрэгжлийн хөлбөмбөг. Энэ хүмүүсийн чамд ялгаа харагдаж байна уу? Юу нэмэлтний хэв маяг ялгаа. Одоо тий ангийн фидбек ялгаа дээр юу харагдав? Тий одоо ялгааны үед л одоо мэдээж сая одоо мэрэгжлийн тамирч юм санаа зовхгүй одоо бүх юм нь бэлэн одоо тим ямаараа л ялгаатай юм уу? Тий одоо тий санаа зовхгүй юм чи мэдээж юу гэдэг ядралт баг одоо бүх юм нь бэлэн болохоор ядралт баг мэдээж тэр одоо фидбек боломж нь олдчихж байгаа. Тэгээд техник илүү тийм байгаа болохоор ер нь ялгаатай л. Надаас нэг юу сонирхолтой санагдаад
Яг дэх үед бол манад бас ингээд боломж нь болдгоо лсэн баг. Одоо л ерөнхийдөө нэг сэтгэл зүйч гэл ингээд ер нь л одоо шгшээч тэр зөвөр босод ганц хөлг мөгч шинэ сакс макс бүгдээр л ярьдаг болчихлоо шүү дээ. Одоо шиний танаа багийн те сэтгэл зүйч одоо хүн яг юу ярьдаг вэ? Надад тэр айгу сонирхолтой. Яг ерөнхийдөө ямар хөө одоо юм ярьж та нарыг одоо урам өгөөд унтсан байвал босгож ирдэг. Эсвэл хит бас ингээ улаарсан байж байгаа юм бас дарахгүй болохгүй шүү дээ. Хүмүүс ингээ хит улаархлаараас алдаагаах те. Яг юм тусдаа одоо юу гэдэг тийм сэтгэл зүйч бол одоохон бах яг хэрэгтэй хүнд нь яг юм тусдаа юм Комарно хотоос нь тийм сэтгэл зүйчдэр очоо ийм дээр оч гэд тийм юмнуудад байдаг. Гэхдээ яг сэтгэл зүйч гэх юм бол одоо манай дасгалжуулагч, багийн ахлагч энэ төр л хангалттай тийм сэтгэл зүйн одоо юу гэдэг тийм зөвлөмж энэ бол хангалттай өгдөг яг тусдаа тэгээд тулж уулздаг. Дасгалжуулагч одоо юу гэдэг тоглогчдор хэрэгцээ за яаж ээж яг яагаад байна гэд байнга зөвлөмж өгдөг. Тэгээд багийн ахлагч болохоор яг тоглолтын өмнө бэлтгэл дээр байнга ер нь яачаад байна одоо ямар нэг юм болохгүй чи хаачаад байна гэл. Яг яагаад энэ юу нь болохгүй байна ингэлдээ тэгэлдээ гэд хэлдэг баг. Дасгалжуулагч ер нь чамтай айгуу тулж ярьж гинөө те. Дасгалжуулагч тэгдэж шүү дээ яг Гамбайр чи яг легионер тоглогч болохоор эдрээс илүү байх хэрэгтэй гэд. Дандаа чи энд ингэж бүр гадаа юм холоос ирсэн болохоор легионер тоглогч гэдэг утгаараа чи эдрээс илүү байж тоглоно. Илүү байх бол чамайг байлгах ямар ингэ мөнгө төлж ингэж байлгах ямар ч хэрэггүй. Харин тэгээд илүү байж чи тоглоно гэж ер нь байнга хэлдэг. Илүү байх хэрэгтэй. Чи нэг ярьсан дээр ярьсан байсан. Яг ингээд Пушкаш таах ирээд ганц Аз. Тэ. Одоо эдний лигт баг ганцаар Аз үгүй. Одоо нэг сая нэг Японы хаалгач. Үгүй. Тэр чинь өнгөр юм байна. Энд болохоор нэг Аз тоглогч байсан. Яг манай дээр явж байгаа багийн. Гэтэ одоо тэр нэг ойрын тоглолт хараг бод хаана бэртлийн талаас юм яасан. Гэтэ ер нь одоо ингээд одоо юу гэдэндээ гал ганцаар Аз байх. Ер нь юм шиг байна. Яг бас содоо штэ тий. Хүмүүс ингээ харж байхад тэр энэ нэг Аз тоглогч байгаа гэл. Яаж тэр бүр хааж Монгол сүүлдээс нэг тоглолтын дээр нөгөө нэг Слован Братислава Дунаска Сред хоёрын нөгөө нэг дерби тоглолтын дээр нөгөө нэг хөгжин дэмжигчнэр Монгол гэд яатсан байсан. Тэрийг хараад гайхсан. Яг өнгөрчүүдийг монголчууд чиг юу яадаг. Өнгөрчүүдийг юу гэсэн мөлий? Нэг Монгол тийм байлээ л. Монголчууд гэд. Гараа тэрийг харсан уу? Үгүй. Тэр нөгөө нэг Унгарын гаралтай баг одоо Слован Братиславатай хамгийн том багтай ингээд тоглосон чинь нөгөөдөл нь баннер гаргасан байлээ. Та нар бол тийм Монгол гэсэн. Тэгээ нөгөө нэг дасгалжуулагч ингээд самбар дээр юм заасан тэр нь ингээд Монгол гэсэн. Тэгээ яг нөгөө нэг Унгар багийнх нь ингээд нөгөө нэг тоглогч нар ингээд араас суусан. Тэгээ ардаа бүгдээр Монголиа гэдэг. Тийм л би энэ дээр орооч зургийг орооч. Бас тэгж юу яад юм бэлээ? Хийд юм бэлээ? Унгарчуудыг та нар бол Монгол гаралтай энэ тэргээд одоо Зипа Европ биш гэж хийж байгаа мó хаашаа. Нэрээ тийм басан те. Бас монголч нь тэгтээ бас өөр газар чинь бас нэг өөр утгатай бас явд юм шиг л шүү те. Монгол гэдэг онцлог яг дээр яасан Монгол гэж зэрлэг гэж яадаг. Зэрлэг барбарен гэдэг тал юм шиг байлаа. Ухаамуутай одоо мангар одоо тэр зарим тоглоомн дээрээс анзаарэгдсэн. Миний одоо тоглодог тоглоомн дээр хүртэл Монгол гэл тийм гэж хараад одоо тийм нэг хараалын үг гэх юм одоо дээр үес яваад ирсэн тийм болсон байдаг. Зэрлэг тийм зэрлэг чи бол үнэхээр зэрлэг гэтэр гэсэн юм бэл. Одоо тоглолтын дундуур чамд юу яж гэнэ? Ямар нэгэн одоо эсрэг багийн чи одоо тоглож байгаа шүү дээ. Урд тоглож эсрэг багийн хамгаалагч нартай байнга мөргөлдөж байгаа. Тэл дээрээс ингээл траш тоол гэж юм уу гэж байнга өдөө тиймэрхүү юм харах уу? Тий, ер нь бол баг бүх тогтсон тэрдэг гэж байгаа шүү дээ. Тий. Би нэг өдөө. Тий, юм хэлээл өнгөрөндөө өдөө хатгалт. Гэтэ шүүгчийн өмнө ч юм уу ингээл камер амбрын дээр ер нь яахгүй ил дал явах дандаа нэг иймэрхүү амаад ингээл нэг хамраа оролцож байгаа юм болол юм хэлээл хажуугаар нэг зөрж мөрөхтэй болонгийн цохилд алхтанда хөлн дээр гიშгэх ч юм уу тий. Ийм ингээ хатгалгаа ярина. Явдаг тий. Тэгээ ер нь бол юу штэ одоо миний харж байгаа ингэдэг байхгүй юу? Одоо ингээд хар тоглогч нарыг одоо хар одоо өнгө дээрстэй гэж ярьдаг штэ. Өнгө дээрстэй гэж одоо тэрийг одоо расистнес гэл. Тэгтэл одоо Азууд дээр үс тийм ярьдгүй нэгдэг байхгүй юу? Яг тийм хараг
Тий. Нөгөө бид дэдэ болохоор хятад намайг ингээл нэг тоглож явахдаа муу хятад гэдэг нэг тийм сонсогдчихсэн. Гэхдээ би тэрэн дээр нэг тийм тоодох шүү дээ. Одоо харин одоо гинцэнц адилхан арьс өнгөр ялгуурлаж байгаа юм баггүй. Ер нь бол тэгэл манай нүдтэй хоёр тийш нь татдаг ч юм уу одоо Аз солоочны баянгал хилдэг шүү дээ. Тий. Дэлийнүүдтэй тэгэл ер нь байнга гэдэг. Тиймэрхүү юм ер нь талбай дээр одоо юм одоо арьс өнгөр ялгуулсан юм ер нь их гарч юм. Тий, ер нь тэгтээ яг одоо харьцангуй гайгүй болцсон. Гэтэ яг нэг үзэгчдээс заримдаа ер нь ганц хоёр нэг тийм сонсчихс ихтэй нэг тийм тоогоог. Тоглогчдоос бол нэг гардгүй юу? Тоглогч нараа хэрвээ бүр ингээд уурлах юм бол одоо юу гэдэг нэг тийм ганц хоёр гарч исэн тий бас нэг цөөхөн ер нь. Би бас нэр юг уншсаа төрүүлэх юм марч. Нөгөө дасчуулагч ярьж исэн ганц юм юу юм бэлээ? Гамбайрыг бас яагаад ингээд үнэлээд идэг гэсэн ч ерөөсөө яг мэдээж тэгэл товтлооны хагас хамгаалагчлаар бас хүмүүс ирж их алдаа идэг те. Тэгэхээр ерөөсөө баачлаа твчдэг. Басаал үзэлцдэг. Тэр дайчин тийм зан чанар юм бас айгүй. Одоо манай дасгалжуулагч яг наадхан дээр ч ярьдэн шүү дээ. Гамбайр чи нэг унаад өгөж алдаа аваад өгөж яг жоохон цаг яах гээд бас торгуулийн захилтын дээр яах гээд. Тий, одоо хэрвээ чи ингээд чамааг ингээд цохоод идэг ингээд яг камеранд би нэг мэддэхгүй байгаа шүү дээ. Ингээд цохонгууд хөдөлгөхгүй ч байгаа юм шиг. Тэрнээс яг контактод бас ингээд байгаад байгаа байхгүй. Тэгэл чи наадхан тэр нэг унаад өгчөөд алдаа авах гээд байна. Яг нэг тийм одоо эн чинь нөгөө би юу гэж хардлаа. Нөгөө нэг туршлагын юм байгаа байхгүй. За хизээ яг би унаад хөвтчүүл манад ашигтай юм уу те. Хизээ яг би унахгүй ингээд шууд зүтгээд дайрах уу гэд. Нөгөө нэг туршлах та те тактикийн юм нэг хэсэг. Одоо ихтэй би амар хичээж байгаа хэвээр унах гад үү. Тэгтээ нэг жоохон нэг тийм жүжиглэх тийм нэммар ахасаа сурна. Тэр анзаарч ирсэн л да. Ер нь одоо хамт цагсмас тоглож ирсэн шүү дээ. Тэр гүйлтээс нарагддаг. Тэр Гамбайрыг биеийн онцлогоос л нэг тэгж яг унах юм бол заримдаа жоо хотлоо унах гэж байна. Гамбайр ахлан гэдэг хүндийн төвн жоохон доор болохоор хэр орой айгуу доор те айгуу доор ингэ ямар ч хүнтэй очиж мөргөлдсөн ингэ яг ингэ хөлтөрөө тогтоод ингэ жоон тэнцвэр жоохон алднуулахээс бараг тэр баг юм дээр унахааргүй харагдана байхгүй. Миний мэдих одоо Марадона тийм шүү дээ. Хүн болгоо хөшгөлөөд ах чинь ингэж урагшиж байгаа ингэсээр байгаа л тогтоол бөмбөг аваа явчихдаг. Тий, яг Марадона, Месси, Интер яг Хазард дээр чи яг одоо тэр хүндийн дүн яг тэр доор гойн дээрээ байдаг ч юм уу. Хазардыг бол мөргөөл хүмүүс нь өөрсдөө унаад байдаг. Бараг тэсрэгээр яг тэр шиг байна. Гамбайр тэр болохоор яг тэгж харагддаг баха. Яг хөө дахиад яриад байвал Гамбайртай өнөөдөр өдрийг дуустал бараг яриул ярих бах. Өчнөө түүх яриулах бах. Тэгээд хамгийн амжилттай явж байгаа Тамирчин гэдгийг бол альтернатив дээр өчнөө боллоо хэллээ. Тэгээд одоо яг Гамбайрын яг тоглолт одоо эхлээд багийнхантайгаа очно хоолоо идээ тоглолтондоо бэлтгэж одоо өстө учраас цаг маань тулцсан. Тэгээд энэ үргээд одоо өндөрлөхгүй болохоо байлаа гэж одоо мэрэгжлийн тамирчны тэгээд тоглолтондоо анхаарад ингээд өөрийгөө бэлдэх ёстой хугацаанд ингээд цаг гарan одоо арай тийм цаг гарan бидэртэй ярилцаад ингээд цагаа авахсан бидэр маш их баярлалаа. Тэгээд бидэр ингээд спирт дугаарыг ингээд айгуу гоё ойлгож өнгө оруулж өгсөн Гамбайртай баярлалаа. Тэгээ би юу яах гээд түрүүн ярианд дундлах гэж марччихъя. Одоо ингээд Гамбай маань чинь ингээд ихнэр хүүхдтэйгээ хүний нутагтайгаа байж байгаа те. Тэгээд Гамбайрыгаа ингээд амжилт гаргах гад ингээд дэмжиж хамаг арын альбын бүх юм хийгээ явж байгаа гэргий заяад нь бас баярлалаа гэж хэлээ. Баярлалаа. За тэгээд өнөөдөр болох тоглолтод нь өндрөөс өндөр амжилт төсөй. Тэгээд ерөнхийдөө одоо нэг оноо авчвал дээдлихтэй үлдэх нь тодорхой болно те. Тэгтээ хожих юм бол бүр цаашаага. Тий, тамирчид маань өөрсдөө л хажууд конференцийг үзэх гээд байгаа тийм. Дасгалжуулагч эхлээд хамгаалж тоглоод тэгээд үлдэхээ эхлээ бодох гээд байгаа. Эхлээд яг оноо моноо ингээд бас гол хийчихвэл тийм бас. Өнөөдөр чинь манайх чинь бүр 5 хамгаалагчтай тоглоно. 5 4 1. Тэр дөрвийнх нь хагас хамгаалагч нь баг дөрвөлээ хамгаалах төрлөө. Одоо гарааны 3 одоо юу гэдэг жигүүрийн 3лаа одоо сэлгэн сууж байгаа. Тэгээд одоо юу болох нь 2 дугаар үедэхтэй товтлж тоглоно. Хариу үйлдэл. Дасгалжуулагчийн тактик л мэддэг да. За тэгээд өнөөдрийнх нь тоглолт тэгээд цаашлаад улирлынх нь амжилт төсөй. Тэгээд загвал дараа. За
За Гамба ямар ч сан баяр хүргэе. За баярлаа. За тоглолтын харьцаа 0-0-оор дууссан хэдий ч танаа баг эх жил дээд лигтээ үлдэхэр боллоо шүү дээ. За хамгийн дөрөв сэтэлээ болсон. За одоо анх удаа дэлийг дэвшээд тоглоод тэгээд эхний жилдээ ингэж 8 дугаар байранд одоо явж байна. Гэхдээ 7 дугаар байрны төлөө тоглож байгаа. Тэгээд үлдэх эрхээ авалж авсандаа маш их баяртай байна. Тэгээд одоо цааш 2 тоглолтондоо хэрвээ хожих бол яг нөгөө багт дээр явж байгаа манай баг сайн хожигчиж тэгээд боломж гарч ирж байгаа гэсэн одоо 7 дугаар байрны төлөө үзнэ гэж бодож байна тий. Одоо бол дээд явж байгаа 7 дугаар багт нэг онол зөрөгтэй байгаа. Тэгээд дараагийн тоглолт энэ багтайгаа тоглоно тий. Тэр нөгөөний 7. Тийм 7-д явж байгаа багт. Тийм дасгалжуулагчийн сайн өнөөдрийн ер нь тоглох тактик бол баг хэрэгжчихлээ гэж болно. Ер нь хамгаалаад тоглоё гэж гарсан. Тэгээд тэр нь яг боллоо. Сүүлд нөгөө нэг 80 баг 4 дахь минут 5 дахь минутанд нэг гоё шанс гарч ирсэн шүү дээ. Тэрэн дээр юу болчихоо? Харин бороотой байсан. Тэгээд за ихтэй шалтгаан мандахгүй гэдэг шиг ямар ч лээс алдчихлаа. Яг хийх боломж байсан. Тэгээ орж ирээд нэг аюултай гэх юм уу нэг 2 давталгаа хийсэн тий. Хоёр дахь нь тэр мөргөлт байсан тий. Тий мөргөжөөд айлын хамгаалагч жоохон контакт аваад тэгээ жоохон хэцүү. Яс яг өөрөө бол баг орчлоо л гэж бодсон шүү дээ. За өнөөдөр ямар ч гэсэн багаа дэмжихээр 300 гаруй хүн ирсэн байлаа тий. Тэгээд ерөнхийдөө стадионын юу нуур амьсгал тамирчид юу яаж нөлөөлдөг вэ? Мэдээж хамгийн одоо юу гэдэг хөлбөмбөгийн хамгийн чухал нэг хэсэг бол мэдээж үзэгчтэй байдаг. Тэгээд ийм хол явж ирж байгаа одоо юу гэдэг Комарнуугаас 1 цаг 20 минут 30 минут ингээд ийм өөр стадионд ингээд тоглолтоогоо төрж ирээд ингээд дэмжээд яаж яхад маш гоё байдаг мэдээж. Яг ингээд 1 цаг 20 минут яваад энэ олон хүмүүс ингээд ирээд дэмжиж байгаа болохоор бүр гоё мэдрэмж авдаг. Тэгээд орилоод ялангуяа миний нэр ингээд сонсогдоод байдаг. Ингээд айгу Гамба одоо юу гэдэг Гамба альвэ үзүүлээд үг юм уу? Одоо хийшүү мишүү гээл тэгэн гол бүр гоё урамж өрг авдаг. Харин бид гурав үзээ сууж яг уртлын нэг ахнаар орилол л дээ. Оо Гамба ирчлээ одоо Гамба гээл чи нэг орж ирэнгүүтээ нэг зогсон шүү дээ. Тэрэн дээр бол яг чамаг яг Гамба ухраад өөрөө зохиол гэдэг шиг байсан. Тий мэдээж одоо хамгийн түрүүнд олдсон боломжоо ашиглахыг хичээсэн. Тэгээд яг л бороо орсон. Тэгэл жоохон эхний давталгаа эхний өрөлтөөсөн болохоор жоохон юу байсан. За яг зүгээр ямар ч өнөөдрийнхэн зорилготой биелүүлчлээ. Дараа лиг улиралдаа лигдээ үлдэхэр болчлоо. Энэ бол маш чухал үр дүн тийм ээ. Одоо дараагийнхаа тоглолтууданд анхаарал. Тэгээд 7 дугаар байрны одоо юу гэдэг Европа конференц лиг руугаа одоо зүтгэндээ тий. Тэр тухайн үед нэрвээ тийм боломж явах юм бол тэгээд дараа дахиад уулзцгаая. Тэгэлгүй яах вэ? Ингээд мэдээж конференц лигийн байрын аваарай гэж өрөөй. Тэгээд дараагийн тоглолтод амжилт хүсье. За. Баярлаа. За баярлаа хоёрын тэгээд цаашдынх нь подкастт нь өшөө олон хүмүүс subscribe дарж одоо юу гэдэг өшөө олон хүмүүс алдартай хүмүүсийг оруулж өшөө олон гой сонирхолтой мэдээлэл хүргээрэй гэж хүсэж байна. Тэгээд та хоёр ч гэсэн амжилт хүсье. За баярлалаа. За ингээд бид нартай хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Дугаар маань таалагдсан байх гэж найдаж байна. Тэгээд таалагдсан бол лайк, тэгээд subscribe дараагаа. Share хийгээрэй. За баярлалаа.